Угаасаа бүгдээрээ нөгөө зорж байгаа итгэж байгаа юм манай байгаад байгаа нийгэм тогтолцоо угаасаа болохгүй байгаа өөрчлөх хэрэгтэй байгаа. Тэгээ өөрчлөгдөн гэдэг итгэл байгаа болохоор эсвэл өөрчлөгдөх хэрэгтэй гэдэг үнэмшил байгаа болохоор яваад байгаа. Тэгээ тэр хэрчвчийг ер нь яаж олж авч юм? Гарч ирсэн айгүй нэг чухал тогтоол байгаа. Бодлогын өөрчлөлт байгаа. Тэр нь болохоор улсын хурлын 53 дугаар тогтоол байгаль орчин гэдэг бол салбар биш ээ. Бүх юмны зүгээр үндсэн суур байхамаа. Ямар нэг асуудлыг шийдэх гэвэл тэрэндээ ингээд окей би шийдэхин төлөө оролцъё гэдэг. Тэр алхмыг ер нь яаж эхлэх ёстой бол бас яагаад хүмүүс ийм зөрөгтэй байх ёстой гэж ер нь л бодож байна. Би хангалттай мэдлэггүй байсан болохоор тэгэж зориггүй байсан юм байна гэж өөрөөхөд бол тодорхойлсон. Заавалчгүй бүгдээрээ улс төрт орж өөрчлөлт гаргах хэрэггүй. Санаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Positive Datley Wellbeing podcast-ийн ээлж нэгэн дугаарыг та бүхэндээ хүргэж байна. За бидний энэ удаагийн зочноор Breathe Mongolia төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Инхүү маань хүрэлцэн ирсэн байна. За урилгыг хүлээн авч өнөөдөр ирсэн маш их баярлалаа. Намайг урьсан маш их баярлалаа. Манай подкаст Wellbeing гэдэг утгаараа хүмүүсийн сэтгэл зүйн сайхан байдал, эрүүл мэндгээ ярьдаг. Гэтэ мэдээж одоо хүн эрүүл аз жаргалтай амьдрахын тулд байгаль дэлхийн гээсээ ангид байна гэж байх уу. Тийм болохоор ялангуяа одоо байгаль орчин, цаг уурын өөрчлөлттэй холбоотой энэ асуудлуудыг ч гэсэн ер нь бол үзэгчтэй бас хүрхийг хүссэн. Тэгээд нөгөө утгаараас залуу хүн тэгээд дээрэс нь бас тодорхой хэмжээнд асуудлуудын төлөө дуу хоолой хүргэдэг гэдгээр нь тэгээд энэ хүний урьсан байгаа. Хойлоо гоё сонирхолтой яриа хийнэ хаа гэж найдаж байна. За анхны асуултаа болохоор мэдээж нөгөө үзэгчтэй жоохон гоё ойлголт өгөхийн тулд ер нь яаж яваад Breathe Mongolia-г үүсгэн байгуулах болсон бэ? Буюу агаарын бохирдлын эсрэг асуудал энэ ер нь яг яагаад чамтай айгүй юм одоо чухал санагдсан бэ? Энэ замлаа бид нарт болцвол. Агаарын бохирдол гэхээсээ илүү би өмнө нь болохоор арай тийм тоо өөрөөр улс орнууд яагаад ийм ялгаатай байд юм бэ гэдэг асуултаас эхэлсэн гэх юм уу? Би жоохон бахта Монголд өсөж байгаа. Тэгээд Америкт тальт бас өсөж байгаа. Тэгээд буцаад Монголд хурж ирсэн. Тэгээд яг энэ хоёр өсөж исэн орчинг харьцуулаад үзэхлээр аюу өөр. Тэгсэн мөртлөө яг одоо нөгөө шийдвэр гаргачнаар улс төрд ингээ гарч байгаа хүмүүсийн ярьж байгаа юмнууд ингээд аюу адилхан дууч юм шиг. Гол нь тэр нөгөө хүмүүсийг өөрлөгөө татах гэж ашиглаж байгаа тэр narrative ярианууд нь аюу төстэй санагдаад. Тэгээд энэ болохоор яг тэр 2016, 17 оны үеэрээс нь тэгэхээр яг Америкт ч ерөнхийлөгчийн сонгуул болж исэн, Монголд ч ерөнхийлөгчийн сонгуул болж исэн. Тэгээд тэр асуултаар ерөнхийдөө эхэлсэн. Тэгээд агаарын бохирдол дээр яагаад орсон бэ гэхлээр намайг 12 дугаар ангид байхад манай ээж агаарын бохирдлоос болоод ер нь өвдөд. Тэгээд манай ээж ер нь уушиг жоохон муу. Манай жоохон байхтаас л тэгэл ханаад аягүй амархан хурд мөрдөг. Тэгээд бас миний амьдралд нэг аягүй тогтмол байжсэн нэг хүн маань ээж болохоор тэрнээс болоод жоохон уурлаад тэгээд ер нь ингээд судлаад байсан жан агаарын бохирдлоос болоод одоо тэр үедээ гарч ирсэн судалгаагаар 2012 онд гарч ирсэн судалгаагаар одоо Улаанбаатар хотод болж байгаа одоо 10-аас 10-т 1 болж байгаа өвхөл нь агаарын бохирдлын ерөнхийдөө холбоотой байдаг гэдэг ийм судалгааны үр дүн байдаг. Одоо тэрнээс хойш 10 хэдэн жилийн дараа бас өөрчлөгдсөн байгаа бах. Тэрнээс хойш иймэрхүү судалгаа ерөөсөө бараг гарч байгаагүй гэж бодож байна. Тэгээд тиймэрхүү эрүүл мэндтэй холбоотой юмнуудыг хараад ер нь яагаад бид нар энийг зүгээр байх хэвээр юм шиг ингээд чимээгүй хүлээн зөвшөөрөд байгаа юм шиг байгаад байгаа илээ. Тэгээ юунаас болоод ингээд хүлээн зөвшөөрөд байгаа билээ. Илүү нөгөө тэр системийн асуудлууд нь юу вэ гэж юу н бодож эхэлж ийсэн. Тэгж хахад би нэг өөр янз бүрийн бас нийгмийн импакттай холбоотой ажлууд төслүүд хийдэг байсан. Манай аз жаргал гэдэг нэг ихт байдаг. Тэр үед Америкт амьдардаг байсан. Одоо ч гэсэн ер нь Америкт сурчдаг. Тэгээд тэр ихч бас агаарын бохирдлын талаар гэр бүлийнхэн эрүүл мэнд нь бас нөлөөлөлтөд affected болоод тэгээд бит хоёр ярилцаж эхлээд тэгээд ер нь энэ талаар дуурдаг хараат бус тэгээ яг бодлогын түвшинд нөлөөлөх тийм зорилготой иргэний нийгмийн байгууллага хэрэгтэй юм байна гэд тэгээд 19 онд эхлээд Америкт төрийн бас байгууллагаар бүртгүүлээд тэгээ 20 онд Монголд төрийн бас байгууллагаар бүртгүүлээд тэгээ ер нь ажиллаж эхэлсэн. Эхлээд ажиллаж эхлэхдээ болвол айгүй нөө ууртай өнцгөөс эхэлжсэн болвол би яг бас 19 онд 10 жижиг төгсөөд тэгээд их сургууль руу ороод тэгээд их сургуульд болохоор 2
юу хичээл өрнө сонгож исэн одоо яг төвлөрч авч байгаа мэрэгчл. Нэг нь болохоор олон улсын хөгжил. Тэрнээр болохоор яагаад нөгөө улс орнуудын ялгаа хаанаас гарч ирээд байгаа бэ гэдэг асуултаас исэн. Нөгөөд нь болохоор байгаль орчин. Тэгээ тэр дотроо байгаль орчин шинжтэй ухаанч ерөн сурдаг. Тэгээ бас ер нь байгаль орчин хүн төрөлхтөн гэдэг хоёрын харилцаа холбоо яагаад ер нь ийм харилцаа холбоотой болцсон юм бэ? Түүхэндээ ямар утга учиртай байгаа юм бэ гэдгийг судалдаг тийм хоёр мэрэгчл. Тэгээ тэрэн дээр тэр хоёр мэрэгчлэрээ дамжуулаад илүү одоо уур амьсгалын өөрчлөлт тэгээд colonization буюу одоо колоничлалын түүх тэгээ ер нь бидний одоо хөгжил гэж харж байгаа юмыг яагаад эдийн засгийн өсөлтөөр тодорхойлдог болсон бэ гэдэг тэр юмыг сураад илүү гүнзгий нөгөө болохгүй байгаа суур асуудлууд нь илүү сонирхолтой болоод тэгээ тэр тусмаа энэ агаарын бохирдол гэдэг асуудал чинь байгаль орчны асуудал ганцхан байгаль орчны асуудал биш юм байна. Ганцхан эрүүл мэндийн асуудал биш юм байна. Ер нь ингээд хөгжилтэй холбоотой асуудал юм байна. Бид нэр Монгол улс тэгээ шийдвэр гаргачаад бодлого тодорхойлгочод хөгжил гэдгийг ямар өнцгөөс харж байгаа гэдгээс гарч ирж байгаа. Тэгээ бас нөгөө манай геополитиктэй айгүй холбоотой юм байна гэдгийг харж эхлээд тэгээд их сургууль байх үедээ дандаа ер нь онлайнаар тэгээд 100 чатгаараа бас буцаж Монголд ирээд Канадад сурч байсан. Тэгээ буцаж Монголд ирээд бас ажил хийж агаад тэгээ төгссөний дараа яг бүтэн цагаар байгууллагатаа юу буцаж ирч нүгээд ажиллая гэж шийдээд тэгээ 23 оноос хойш бүтэн цагаар байгууллагатаа ажиллаа. Тэгэхээр Брит Монгол яг үүсгэн байгуулсныхаа дараа ер нь бол яг илүү сураад талын юмнуудаа илүү яасан гэсэн үгтэй тод хардаг болсон юм болоо гэж ойлголоо. Тэгээд магадгүй нэг юм нөгөө уур бухимлаар хэлсэн гэж тийм. Тэгэнгუთ л одоо магадгүй яг хийж байгаа ажлууд дээрээ энийгээ илүү яг яаж илүү нөлөөтэйгээр одоо гаргах хүсэж байгаа вэ? Магадгүй манай одоо зарим үзэгчид эртний нэмийн байгууллага ч юм эсвэл бодлогын нөлөөлөл гэдэг зүйлс арай тийм хол шинж гэж магадгүй. Тэр илүү бас Брит Монголын хийдэг ажлуудыг жоохон нэг юм тодорхойлоод ч юм уу явал. Одоо болохоор гол ажилдаг зорилго нь болохоор хоёр асуудлын огцлол дээр юу ажилладаг. Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт. Яагаад гэвэл энэ хоёр асуудал маань одоо суур үндсэн шалтгаанууд болон шийдлүүд нь нэг байх айгу боломжтой. Тэгээд уялдаа холбоотой бас шийдэхгүй юм бол бас нэгийг шийдэж байгаа нөгөө төрөний л удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлчих юм шиг одоо агаарын бохирдлыг богино хугацаанд шийдэж байгаа урт хугацаанд уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм илүү нэмэлтчих тиймэрхүү одоо зарим шийдлүүд гэж бас байдаг болохоор хоёуланг нь ер нь авч үзэх хэрэгтэй юм байна. Тэгээд яг тэрнээс бүр үндсэн гол зорилго гэх юм бол айгу амархан одоо хүн бүр эрүүл доктортай орчинд амьдрах хэрэгтэй гэдэг юм болвол олон улсдаач батлагдсан байгаа Монгол улсын хуулинд ч байгаа. Тэгээд энэ эрхийг ер нь хамгаалах тийм зорилготой. Яг хийдэг ажил гэх юм бол ер нь 3-4 талбарт хувааж болно. Нэг нь болохоор чадахжуулах. За тэрэн дотроо ялангуяа хүүхэд залуучууд сэтгүүлч нарт зориулсан хөтөлбөрүүд явуулдаг. Тэгээд энэ дээр яаж агаарын бохирдол гэдэг асуудлыг одоо уур амьсгалын өөрчлөлт болон бусад хөгжлийн асуудлуудтай уялдуулж тэр системээр нь илүү харж шийдэх үед тэр арга замыг олох вэ гэдэг талаас нь. Тэгээ яагаад хүүхэд залуучууд вэ гэхлээр яг нөгөө нэг энэ асуудлын талаар бодож сурж эхэлж байгаа үе дээр нь яг тэр эхлэлийн тавихт нь илүү жоохон сониучтай талаас нь ч юм уу те илүү том зургаар нь хардаг болоосай гэдэг үднэс. Гэхдээ яг ингэж хараарай гэхээсээ илүү ийм олон арга зам байна. Ийм олон өөр асуудлууд ингэж нэгдэж байна. Одоо та өөрөө энэ дотроо хаана байгаагаа тодорхойлоод бас шийдлээ өөрийнхөө зүгээс тодорхойлж болох юм шүү гэдэг. Зүгээс нь хоёр дахь нь болохоор хамтын одоо энэ салбарт ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагууд болон одоо иргэний байгууллагууд дундах түншлэлийг илүү сайн бэхжүүлэх, дундын итгэлтэй болгох, тэгээ яаж одоо бодлогын нөлөөлөл хийхдээ илүү сайн координаттай бие биентэйгээ одоо ярилцсан байдлаар тал талаас нь асуудлыг шийдэх вэ гэдэг тийм түншлэл байгуулах чиглэлээр ажилладаг. Гурав дахь нь болохоор бодлогын нөлөөлөл. За бодлогын нөлөөлөл дотор айгүй болон өөрөөр арга замаар хийж болно. Одоо алт мичиг явуулах ч гэсэн бодлогын нөлөөллийн нэг хэсэг байж болно. Эсвэл шийдвэр гаргач нартай очиж уулзах. Эсвэл одоо гарсан судалгааг илүү бодлогын одоо хэл рүү одоо орчуулж гэх юм уу. Тэгээд энэ шийдвэр гаргахын тулд ийм одоо факт статистикуудыг харах хэрэгтэй байна гэдэг өнцгөөс нь хийх юм уу те эсвэл
одоо талбай дээр зогсох ч гэсэн бодлогын нөлөөллийн нэг хэсэг байж болно. Утааны сонсгол бас ихсэн тий. Тэгэхээр маань ч гэсэн ер нь бол бодлогын нөлөөллийн нэг аргачлал. Би тэгээд өөр хідэн иргэний нийгмийн байгууллагууд тэгээд одоо хуваараа идэвхтэн хийдэг хүмүүстэй хамтраад тийм петишн гаргаад парламент дээр петишн гаргаад тэгээд тэр петишн дээрээ бодлогын арын бохирдолтой холбоотой сонсгол хийя гэдэг тийм шаардлагатай юм гаргаад тэгээд тэр нь 70,000 гарын үсэг цуглуулад ер нь арын бохирдлыг сонсголгосон. Тэгэхээр тэрэн дээр ажилласан ч гэсэн бодлогын нөлөөллийн нэг хэсэг байж болно. Тэгээд тэндээс яг гарч аль хэдийн ярьсан юм чинь гарч ирсэн айгүй нэг чухал тогтоол байгаа, бодлогын өөрчлөлт байгаа. Тэр нь болохоор улсын хурлын 53 дахь тогтоол. Тэгээд тэр 53 дахь тогтоол нэг 10 хэдэн зөвлөмжүүд байгаа улсын хурл засгийн газар төгсөн. Тэгээд тэр зөвлөмжүүдийн нэг нь юу вэ гэхээр ер нь бохирдуулж байгаа дааж ахуй нэгжүүд болон тэгээ ер нь бохирдуулж байгаа нүүрс түлш зуух гэх мэт одоо юмнуудад төсвөөс хөрөнгө оруулалт татаас өгөхгүй гэдэг ийм шийдвэр гарсан байгаа. Тэгээ одоохондоо бол арай хэрэгжиж эхлэегүй байгаа. Тэгвэл хэрэгжийн тулд бас нэг улсын хурлын засгийн газартаа чиглэл өгөөд тэгээ дараа нь засгийн газар нь тэрний яг ингээд ажил хэрэг болгоод аваад явах тийм процесс шатууд байгаа. Гэхдээ энэ нь бол юу хэлж ийнэ гэхэлэр нэгт агарын бохирдол малтмал түлш нүүрстэй шууд холбоотой юм байна гэдгийг бодлогын бичиг баримтаар гаргаад ирсэн. Хоёрт ийм юмнуудад улсаас татаас өвч хөнгөлөхөө болио гэдэг юм шийдвэр гарсан. Тэгээд Монгол бол айгүй нүүрсэндээ одоо эдийн засгийн хувьд ч улс төрийн хувьд ч айгүй тийм нөлөөтэй улс оронд ийм шийдвэр гарна гэдэг нь бол бидний хувьд айгүй том шийдвэр байгаа. Одоо хийх хэрэгтэй юм бол энийг яаж хэрэгжүүлэх вэ? Тэгээ хэрэгжүүлэх үйл явцтай хамгийн гол нь одоо энэ салбар дээр ажил хийдэг ажил нь бас тулгарчтай хамааралтай айгүй олон хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг орхигдуулахгүйгээр хүртээмжтэй байдлаар энэ шилжилтийг хийх вэ гэдэг бас айгүй тийм том хэрэгжилтэй асуулт байгаа. Тэгээ за тийм бодлогын нөлөөлөл хийдэг 3 дахь талбар. Тэгээ сүүлийн үед сүүлийн 1 жил бид нар бодоод бас дахиад нэг хийх хэрэгтэй юм юу байна гэж бодсон бэ гэхээр одоо энэ бүх бодлогын ажил тэгэл олон нийтэд ажиллаж байгаа ажлуудын суур болох бидний асуудлыг харж байгаа narrative тэгээд харж байгаа одоо үнцэг тэгээд бас тоо баримт юу н дутагдаад байгаа юм байна. Тэгээ үнцэг нь бас жоохон өөрчлөгдөх хэрэгтэй юм байна. Тэгэхээр яаж тэр олон нийтийн харж байгаа үнцэг шийдвэр гаргач нарын харж байгаа үнцгийг яаж илүү нюанс болох уу, олон талаас нь хардаг болох уу гэдэг дээр судалгаа тэгээ олон нийт рүү чиглэсэн ажлууд бас хийх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ энэ дээр бид нар ямар ажил эхлүүлсэн байгаа гэхээр байгаль орчны шударга ёс гэдэг ойлголтыг илүү одоо нээлттэй болгох, илүү нөгөө ярианд оруулсан байдлаар байгаль орчны шударга бус байдал гэж тэр өнцгөөс нь хардаг болгоё гэдэг дээр ер нь судалгаа эхлүүлсэн байгаа. Тэгээ бас олон нийт рүү чиглэсэн контент хийхээр бэлдээд явж байгаа. За баярлалаа. Айгуу товч бөгөөд маш олон ойлголтууд ингээ нэг дор ойлгож авлаа. Тэгээд надад бол асуумаар асуултууд ингээ айгуу олон төрж байна. Гэтэ буцаад нөгөө нэг энэ ажлыг эхлүүлэхэд айгуу хэм бохимдол уур гэдэг чийсэн шүү дээ. Эргэн тойрноос харахаар ийм нийгмийн чухал гэж бодож байгаа асуудлын төлөө айгуу удаан хугацаанд ингээд явхад маш их хэрчүүч шаардах юм шиг санагддаг. Тэгээд тэр хэрчүүчийг ер нь яаж олж авч ийн өөртөө ч гэсэн ажилладаг. Тэгээд бас зөв хамтарч ажиллаж байгаа хүмүүсийнхаа сэтгэл зүйг яаж хамгаалах уу? Тэгээд зөвхөн сэтгэл зүйч биш одоо бодлогын нөлөөллийн ажил хийхлээр бас яг жинхэнэ одоо хэмдэ айдас дайралт тиймэрхүү юмнууд байх айгу боломжтой. Тэгээд тиймнүүд ерөнхийдөө бас гарч исэн. Тэгэхээр айгу practically тэрнийг яаж хамгаалах вэ гэдэг юм байгаа. Тэгээд нөгөө талаасаа бас яаж илүү урт хугацаанд өөрийгөө ч тэгээд хамтарч ажилладаг хүмүүсийгаа ч гэсэн эртүчтэй байх вэ гэдэг айгу том асуулт. Ялангуяа одоо удирдлага хүний зүгээс гэх юм бол тий. Тэгээ олон улсад ч гэсэн янз бүрийн өөрөөр улсад бас активист хийж байгаа эсвэл ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эсвэл байгаль хамгаалагчдыг хамгаалахаар ажиллаж байгаа ч юм уу. Одоо тийм найзуудтайгаа харахад бол бас айгүй тийм ингээд тарамттай орчинд ажилладаг Монголоос илүү тийм хаагдмал ч юм уу эсвэл totalitarian тийм нийгэмд амьдардаг ч юм уу. Тэгэхээр айгүйх тийм дайралтууд янз бүрийн байдлаар газар ерөнхийдөө байгаа. Тэгээ ганцхан байгаль орчны салбарт биш бүхэл тийм нийгмийн идэвхтэн байж байгаа салбар дотор. Тэгээд энэ дээр яг сүүлд би нөгөө нэг итгэл найдвар гэдэг одоо нөгөө hope гэдэг юм чи яг юу вэ гэдэг дээр айгүйх юм бодоод байгаа байхгүй юу.
Тэгээд яг нэг талаасаа бодоход за тийм хөв угаасаа хэрэгтэй, итгэл найдвар байх хэрэгтэй. Угаасаа бүгдээрээ нөгөө зорж байгаа итгэж байгаа юм манай байгаад байгаа нийгэм тогтолцоо угаасаа болохгүй байгаа, өөрчлөх хэрэгтэй байгаа. Тэгээ өөрчлөгдөн гэдэг итгэл байгаа болохоор эсвэл өөрчлөгдөх хэрэгтэй гэдэг л үнэмшил байгаа болохоор яваад байгаа. Гэтэ одоо ялангуяа нөгөө нэг уугуул иргэд ч юм уу те эсвэл уугуул иргэдийн эрхийн төлөө ажилдаг активистуудыг ярьж байгааг нь сонсхолоор ингээд 100 жил дарамтад ингээд байсан өөртөөх нь байгаа одоо байгалийн ингээд сөөрүүлсэн ч юм уу тогтолцоон дотор ийм олон жил амьдраад ийм муухай юмнуудыг одоо үед дамнаж ингээд хараад байхад одоо шудраг бус юмнуудын дотор ингээд амьдраад байхад яаж тийм итгэл найдвартай бай гэж шаардаад байгаа юм бэ. Эсвэл ингээд залуучуудтай ярихад дандаа ингээд одоо манай залуучууд, хүүхэд залуучууд манай ирээдүй итгэл найдвар, гэгэл гэргээд, тэндээс найдвар, итгэл найдвар олно гэд. Тэнгүүд тэрний хариуцлага, тэрний ингээд айгүй их ачаа амар дэндүү их ачаа байгаа юм. Тэгэхээр ер нь надад сүүлийн үед юу гэж бодож байна гэхлээр хүн болгон өөр. Тэгээ нэг хүн дээр ч гэсэн ингээд итгэл найдвартай байхгүй гэдэг юм айгүй өөр хэлбэлцэж байна. Итгэл найдвар байхгүй бэст үед ч гэсэн энэ ажлыг хийж л байгаа. Тэгэхээр одоо юу хэмдэ заримдаа итгэл найдвартай болохоор хийж байгаа. Заримдаа болохоор итгэл найдвар байхгүй ч гэсэн угаасаа л хийх хэрэгтэй. Угаасаа л ингээд нийгэмний төлөө зорж байгаа утгаар хийж байгаа тийм байхаа л гэж боддог. Гэтэ энэ бол би бас миний бас бодож байгаа л. Тэгээ ялангуяа бас баг дотроо яаж илүү тийм resilient байх вэ? Хаттай байх вэ? Тийм. Тэгээ бас байж чадахгүй дээ би бинийгаа яаж илүү дэмжиж чадах вэ? Тэгээ сүүлийн нөгөө 25-ыг дуусгаад бид нэр багаараа ингээд суугаад ярьж байхад би бас хэлсэн байхгүй хэдүүлгийнх нь өдөр тутамдаа хийж байгаа ажил дээр ингээд компанид ажиллаж байхдаа харьцуулахад айгу хүнд сэдвүүд угаасаа яригддаг. Ингээд хүмүүс угаартах ч юм уу эсвэл эрүүл мэндтэй холбоотой асуудал айгу шудраг бос асуудал улс төртэй ч гэсэн холбоотой ярианууд ингээд өрнөх шаардлагатай болдог. Тэгэл тэр бүхнийг яаж ингээд навигейт дундуур нь ингээд зөв юмнуудыг нотлоод зөв хүмүүстэй харилцаад бодлогын өөрчлөлтүүдийг оруулах уу гэж явдаг. Тэгэхээр тэрнийг бас өөртөө ингээд бас мэдчих яах нь айгу хэрэгтэй юм шиг тий. Би ч нэрээ өдөр тутамдаа айгу стресстэй бас ингээд ажил хийдэг шүү. Ямар хүчинд байгаа, юутай нүүр тулж байгаа вэ гэдгээ өөрөө бодис байдлаар нь хараад анзаардаг мэддэг байх нь чухал. Тийм. Тэгээ бас бодлогоос бас нэг сорсон юм хийж байгаадгүй. Энэ батлаар энийг бас аягүй хийх гэж оролцож байгаа. 7 хоног эхлэх үед болгон нөгөө 1-ээс 10-ын хооронд миний сэтгэл зүй ямар төвшөнд байгаа вэ? За 10 нь ингээд аягүй сайн бүх юм болж байна. Нэг бол аягүй жоохон бас болохгүй юмнууд байна гэх юм бол тэгээ заавалчгүй энийгээ тайлбарлах шаардлагагүй ч гэсэн ерөнхийдөө миний сэтгэл санаа тэр хавцаа биш үү. Тэгээд надаа энэ 7 хоног яг ийм юм дээр жоохон дэмжлэг үзүүлчих юм бол ажил илүү сайн хурд явах гэдэг шүү гэдгийг би бинтээ бас нийтлэлтэй харилцах тийм орон зайг гаргаж өгөх нь бас айгүй хэрэгтэй юм болов. Би бас нөгөө нэг чамаас яг гинт нэрээ нэг ойлгож авсан юм. Тэгээ бас чамаа заавал өрөөд яриулна да гэж бодсон юм. Одоо чинь би бол чинь илүү нөгөө сэтгэл судлаач талаас хардаг ч юм. Миний эргэн тойрон дандаа нөгөө хүнтэй илүү ажилдаг, нийгмийн асуудалтай илүү ажилдаг. Гэтэ байгаль орчны чиглэлийн ингээд нуттай ажилдаг одоо найзууд бол хүрээлэл би ингээд сүүлийн 2-3 жил орж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгუთ л нөгөө миний хувьд яг нь системийн шудраг бос байдал ингээл хүний сэтгэл зүйн өрүүлэндэд нөлөөлөд байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ хувь хүний ачаа биш тэгэ боддог. Тэгээд илүү тэндээсээ болоод хувь хүний болон нийгмийн сайн сайхан байдал гэдэг илүү хүмүүстэй төвлөрөөд идэг. Хүний аз жаргал мэдрэмжээр төвлөрөөдсөн чинь нэг удаа нөгөө гэтээ well-being гэдэг чинь зөвхөн хүний талаар биш шүү дээ. Хэдүүлээ хүндээ анхаарад айгүй удаан л хүнд л анхаарч явлаа шүү дээ. Байгаль орчмаа тэгээ ханбэ гэд яг чантай ярьжээс яриа санаж байна. Тэгээ тийм болохоор тэндээс хойш нэг юм айгүй ингээд insight гэх юм уу надад юм ухаал төрсөн юм нэрээ бид нар ч одоо үнэхээр цаг үрээ өөрчлөлт болоод байгаа лээ. Өвөл яагаад юм дулаан байгаад байгаа лээ. Эсвэл нэрээ зуднаар малчид одоо хөдөөрн нутагт ямар хэцүү байдлыг нүүртэлж байгаа лээ гэх мэт. Тэгэхээр магадгүй одоо энэ юм цаг уурын өөрчлөлт энэ асуудлын юм чухал ингээд улам дэлхийн хэцүү болоод байна гэдгийг бүр нөгөө бүхэл одоо талаар ярьсаар байгаа хүмүүсийн хөлийн жоохон төжсөн юм шиг те эсвэл нэг юм өөртөөс нь холч юм шиг ингээд боддог. Тэгээ тийм олон нийттэй ажиллахад магадгүй чиний зүгээс энэ асуудал чинь чухал шүү дээ. Одоо яагаад вэ гэхээр юу гэдэг environmental well-being гэдэг зүйлэр нь яагаад чухал юм бэ гэдэг талаар хүмүүс ойлгуулъя гэх юм бол
Яагаад чухал юм бэ ер нь? Тэр гэх юм бол эхлэхдээ подкаст эхлэхдээ хэлжсэн шүү дээ. Одоо хүн төрөлхтөн байглаасаа ангид биш гэд. Гэтэ энэ одоо ангид гэдэг ойлголт нь яагаад ийм амар зүгээр л байгаасаа л ангид юм шиг байгаа вэ гэдгээс асуулт байж байх хэрэгтэй гэж юу нь бодож байна. Ер нь ингээд хоёр одоо хүн төрөлхтөн байгаль орчин байгаль дэлхий гэдэг ч юм уу ингээд тусдаа гэж харж байгаа өнцгөөс болоод айгүй бол нөгөө нэг эдийн засганд байглаасаа юмыг авч юм болгодог. Тэгээ авахтаа ингээд аль болох дуустал нь аваад юм болгодог тэр систем нь одоо бүр ингээд тогтсон юм шиг санагдав. Тэнгүүд одоо бидний хэрэгжилж байгаа, ашиглаж байгаа, өмсөж байгаа бүх юм буцаад харах юм бол байглаас гаралтай юмнаас хийгдсэн. Тэгэл одоо бидний өмсөж байгаа хувцас гэх юм бол одоо гарч байгаа материал нь байна. Тэгээ буцаад одоо хэрэглэгдэж дуусаад хаашаа хаягдчихин гэдэг талаасаа ч байгаль орчинтой угаасаа л холбоотой байгаа юм. Тэгээд тэгэж бодоод эхлэхлээр байгаль орчин их дэлхий гэдэг юм байхгүй бол угаасаа эдийн засаг гэдэг юм байхгүй. Тэгэхээр одоо энэ талаар судалж байгаа тэгээд бас активистуудын ярьдаг юм юу вэ гэхлээр байгаль орчин гэдэг бол салбар биш ээ. Бүх юмны зүгээр үндсэн суур байхамаа. Тийм харин нэг юм тусдаа салбар юм шиг. Тийм тусдаа салбар юм биш. Одоо бидний үндсэн суур байгаа юм аа. Тэгээ одоо Монголын бодлого тодорхойлох засаглал дээр ч гэсэн яамдууд хуваагдсан байдлыг харах юм бол одоо эдийн засаг хөгжлийн яам гэж байгаа. Тэнгүүд ягаад бид нэр хөгжил гэдэг ямыг эдийн засагтайгаа шууд холбоод эдийн засаг хөгжлийн яам гэсэн бэ? Тэгэхээр шууд тийг гаргахлаэр гарч байгаа бодлого нь ч гэсэн хөгжил гэдэг ямыг ганцхан эдийн засагтайгаа холбож харж байгаа. За яг хөө тэгж харлаа ч гэсэн нөгөө эдийн засгийн харж байгаа байдал нь ганцхан одоо тоо баримтаар өсөлт гэдэг юмар тодорхойлогдож байгаа ч юм уу. Эсвэл нөгөө гол бодлого тодорхойлох гол нөгөө яамдууд 3 яам байгаа. Тэнгүүд тэр яам дотор байгаль орчин гэдэг нь бол бас байхгүй. Тэгэхээр нөгөө нэг салбар дамсаа уялдаа холбоо харах хэрэгтэй гэсэн яам дотор бас байгаль орчин байхгүй гэдэг нь бас анханасаа нөгөө тогтолцооноосоо яаж нөгөө бодлогонд дараа нь гарах вэ? Дараа талнууд нь гарах вэ? Ялын илүү priority байгаа вэ гэдэг нь гараад ирсэн байгаа. Тэгээ яг өдөр тутмын амьдралд гэх юм бол social media ч юм уу ингээл зүгээр мэдээдтэй хараад эсвэл ингээд лайфстайл гэж хараад явах юм бол нэг амар sustainable байна, ногоон байна гэх юм ойлголтууд аягүй түгээмэл болсон, эко байна гэх түгээмэл болсон. Тэгээ яг одоогийн байдлаар тэр эко sustainable байна гэдэг юмнуудыг харахаар аягүй том тийм privilege гэх юм уу? Аль хэдийн тэр суур хэрэгцээнд хангагдсан байжээж тийм нэг талаар бодож ирэх хэрэгтэй юм шиг. Тийм байдлаар нэг айгүй капиталистик байдлаар эко байна, доктортой амьдралаар амьдрна гэдэг юмыг хараад байгаа. Гэтээ бүр буцаад харах юм бол жинхэнэ эко доктортой амьдарч байгаа байдлыг харах юм бол одоо манай ээж ч юм уу, эсвэл манай эмээ ч юм уу тий. Зүгээр ингээ хувцас шууд хаяхгүй, хайчлаад юм арчаад ч юм уу тий. Эсвэл ямар нэгэн шил ашиглаад шууд хаяхгүй, дахиж ашиглаад ч юм уу. Тэр нь ингээ зүгээр л амьдралын нэг хэсэг байгаа. Нэг амар эко амьдрах, тийм амьдрах гэдэг ч юм уу. Тэгээ энэ ч бас нөгөө олон улс дээр ч гэсэн нэг тодорхой хэмжээнд судлагдсан. Ингээд яаж тийм эко амьдралыг айгүй капиталистик байдлаар одоо хараад байгаа вэ гэдэг нь бас байгаа даа юм. Тэгэхээр эхний байсан асуултаас жоохон хэлчлээ. Зүгээр гэхдээ одоо юу хэмдэ шууд харагдахгүй байгаа ч гэсэн одоо энэ байгаль орчинд байгаа өөрчлөлтүүд ерөнхийдөө багаар нөлөөлөд илүү л ингээд харагдаал эхлээд байна. Тэгээд одоо ийм эко амьдрын гэдгийг хүртэл бас айгүй тийм капиталистик юмнуудтай холбогдсон байна гэдэг нь бас нөгөө нэг анханасаа бид нэр хүн төрөлхтөн байгаль орчин гэдэг юмыг тусдаа хараад байгаагийн нэг хэсэг байгаа гэж хэлнэ гэх юм уу. Тэгээд нөгөө үг хэллэг дээр болохоор цагуурийн өөрчлөлт биш нуурын амьсгалын өөрчлөлт гэж ярьж байгаа. Яагаад гэхээр цагуур болохоор цаг агаар ч юм уу цагуур гэх юм уу тэр нь болохоор илүү нөгөө дараагийн 7 хоног дараагийн 10 хоног төр зүрийн ойрын хугацаанд яг уур амьсгал гэхлээрээ 30 жилийн дунджаар дунджийн юмыг харж байгаа болохоор тэгээ нөгөө яг өөрчлөлтүүд нь илүү урт хугацаанд болоод байгаа мөртлөө гэтээ бас нөгөө өөрчлөлт нь айгүй хурдан байгаа даа. Гэтээ тэрнийг бодвол яг үг хэлэх нь уур амьсгалын өөрчлөлт гэж ярьдаг. Зүг. Байглаас бид нар
холдохгүй штэ гэдэг угаасаа нөгөө манай салбарч гэсэн яригддаг л юмнууд буюу тийм хүн чинь угаасаа байгалийнхаа нэг хэсэг үү тийм сэтгэл зүйн зөвлөгөө сэтгэл зүйн сайн байдал гэх юм бол угаасаа одоо тэгэл бидний хэр их одоо нарнаас D витамин авч юм хэрэг хөдөлгөөн хийж юм байгальтайгаа ойр байна уу гэх мэтчлээ тэр зүйлс угаасаа холбоотой учраас угаасаа хувь хүн дээр бодоо утсан ч гэсэн ер нь л угаасаа л тэгэл экосистем маань ирүүл байж иж бас бидний нэг юм доктортой суур амьд байх угаасаа суурин учраас энэ дээр дахиад нэг гялс гараад ирсэн юм хэлээ. Энэ дээр сайн нөгөө нэг хувь хүний капиталистик амжилт нэгээд гисэн шүү дээ. Энэ дээр нөгөө малтмал туш холбогддог том компаниуд дэлхийн том компаниуд одоо нүүр салбарладаг ч юм уу эсвэл тос ба хими гэдэг юм те. Энэ дээр ажилладаг том компаниудын айгүй эрт дээрээс хийж эхэлсэн нэг пропаганда гэдэг. Тэр пропаганда нь юу вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлт гэдэг асуудлыг хувь хүний асуудал юм шиг болгож гаргаж ирсэн. Тэгэхээр одоо таал веган ээжэж эсвэл таал ингээд хэрэглээгээ халж ээж таал одоо өөртөөхөө тэр хүлэмжийн ялгаруулыг бууруулж ээж энэ чинь нөгөө нэг таны хэрэглээний асуудал байгаад байна штэ. Буруу танд байгаад штэ. Буруу танд байгаад штэ гэдэг айгүй тийм пропаганда айгүй их явцсан. За яг хуу тодорхой хэмжээнд тийм ээ хэрвээ сонголтоо хийгээд илүү байгальтай аюултай сонголт хийж тийм чадамж байгаа болвол тэргээрээ явах нь бол хувь хүний харилцааг тодорхой хэмжээнд байх нь байгаа. Гэхдээ нөгөө талаасаа дэндүү хувь хүний харилцаа болгочихлоор тэр том гол нь тэр байглаас аваад юмыг олборлоод юм болгож байгаа компаниудад ямар ч хариуцлага очихгүй гэх юм уу. Хүний хариуцлага яриад байгаа мөртлөө томоороо системээр өөрчлөгдөх хэрэгтэй. Тэр компаниуд ч юм уу эсвэл тодорхой хэмжээнд ганц хоёр байгаа тэр бомтад хүмүүст ерөөсөө тийм хариуцлага хүлээж ирэхгүй баг. Тийм бас нэг агуу пропаганда явж байсан. Одоо ч гэсэн ерөөхдөө бас явж байгаа. Тэгэл хувь хүн ч гэлтгүй ер нь хувь хүн байна уу, гэр бүл байна уу, байгууллага байна уу, за засгийн газар төрч байна уу, ер нь бүгдээрээ л адилхан хариуцлагатай, адилхан одоо моралтай ёс зүйтэй байх юм бол тэгээ нэг юм том тулгамдаад байгаа том асуудал нэг тийм шийдэхэд дуг нь хэцүү биш юм шиг надад зүгээр санагдаад идэг. Тэгэхээр саний дээр нөгөө нэг хувь хүн дээр хитрхи ачаа өгдөг гэдэг бол бас харахгүй нөгөө залуучуудын одоо ирээдүйд итгэл найдвартай бас амар нөлөөлдөг юм шиг зүгээр миний хувийн зүгээс анзаарагддаг. Яг юм судалгаа хайруулсан мэдгүй байна. Гэхдээ ер нь бол бүх зүйл ингээд дэлхийн ертөнцийн амар хэцүү болоод байна. Амар их асуудал байгаад байна. Гэхдээ энэ бүх зүйлийн ингээд юу гэдэг юм шийдэх ёстой шийдэл магадгүй хувь хүмүүс илүү хичээх ёстой ч юм уу те. Эсвэл ингээд бидраас л хамааралтай гэдэг юм бол айгүй нэм ганцаардсан юм шиг би юм хүч маш том асуудлын өмнө ингээд нэг хүч ингээд мөхсдөөд байгаа ч юм шиг. Тийм болохоор нэг юм хоорондоо холбогдож ярилцах. Тэгээ магадгүй би өөрийнхөө асуудлыг зөвхөн миний асуудал юм гэж харсан байхадгүй энэ чинь хамтын асуудлаа хамтдаа шийдэл байж болно. Үйлдэл хийж болно гэдэг тэр ихтгэл найдар бас ялангуяа энэ үеийнхэнд айгуу чухал юм шиг санагдсан. Одоо олон улсын айгуу чухал бодлогын ингээд арга хэмжээнүүд дээр бол явдаг нь бол мэднэ. Тэгээ одоо нүүбийн уур амьсгалын өөрчлөлтийн суурин конвенцийн талуудын бахархал буюу COP те. COP бол сүүлийн 3 жилд одоо залуу үеийн хэнийг буюу Монголод бас төлөвлөд залуу хэлэлцээрчээр явж байгаа. Тэгээд яг тэнд очихоор юу болт юм бэ? Тэгээд дээрэс нь залуучуудын дуу хоолойг сонсъё гэж одоо олон улсын тавцанд аюу их ярьдаг. Тэгээд магадгүй тэр олон улсын тавцангууд дээр чиний зүгээс өөрөө яг очиж уур амьсгалыг мэдрээд оролцоод байжсэн хүний хувьд ер нь залуучуудын хэрэгсээ яг сонсдог бай. Ер нь тийм одоо тийм яриа хэлцээр том мундаг те хурлуудын давуу болон сул талууд ер нь юу гэж ажиглагдсан бэ? За залуучуудаас нь эхлэх юм бол тийм ер нь залуучуудаа сонсё гэдэг илүү бодлого гарсан болохоор ч гэсэн би оролцох тийм боломжууд нь гарч ирсэн. Одоо залуучуудаа оролцоо гэдэг шийдвэр гаргасан болохоор за ийшээгээ хөрөнгө мөнгө оруулах хэрэгтэй юм байна. Залуучуудыг оролцуулахаар санхүүгээр дэмжих хэрэгтэй юм байна. Тэгээ тийм болохоор надад тэгээд нацаг залуучуудад бас бусад улс орнууд бас ингээд оролцох тийм боломж гарч ирсэн. Тэгэхээр тэр нь бол ялцчгүй бас айгу зөв тийшээгээ хандж байгаа юм бас бийж болно. Ингэж харж бас болно. Нөгөө талаас залуучуудыг оролцоо харах юм бол айгу угаасаа стратегик юм байгаа. Одоо дэлхийн бараг 50-аас ихтэй дээш уун баха 30-аас доош насных гэж болохоор дэлхийн 50% хүн төрөлхтнийг ингээд зүгээр шийдвэр гаргалтаасаа хасчих юм бол угаасаа тэр яг гарсан шийдвэрүүд дээр тулгуурлаж гарч ирж байгаа нийгэм амьдрах хүмүүсийнхэн дуу хоолойг сонсохгүйгээр өнгөрчих гээд байгаа юм.
дахиад нэг өнцгөөс харах юм бол залуучуудын дуу хоолой үзэл бодлыг шийдвэрүүд рүү оруулах юм бол илүү нөгөө урт хугацаагаа харах тэр өөр урт хугацаагаараа өөр өнцгөр харах тэр боломжууд нь гарч ирж байгаа. Угаасаа бодож ярьж байгаа юмнууд нь бас арай өөр үеэс хамаарат. Тэгээ сүүлийн үед надаа зүгээр залуучуудын оролцоо гэхээс илүү чухал санагдаж байгаа юм болохоор үе хоорондын түншлэл, үе хоорондын ярилцаа, тэгээ үе хооронд дундын байдаг тэр одоо засаглал. Ганцхан залуучууд гэдээ байхгүй. Бүх одоо янз бүрийн насны хүмүүс нь хамт нэг ширээн дээр суугаад шийдвэр гаргалтын дээр нээлттэй одоо тэнцүү байдлаар оролцоод бүх залуучууд байна уу, хэдэн ч настай байна, ямар ч гендертэй байна хамаагүйгээр дуу хоолой нь адилхан сонсогддог, адилхан тийм чухалчилдаг, адилхан байдлаар чухалчилдаг тийм засаглал айгуу чухал юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ яг олон улсын тавцан дээр болохоор энэ бүх нөхцөл байдал дээр биш. Гэтэ айгүй олон юм дээр надад юу гэж харагддаг вэ гэхээр ингээд залуусын манлайллыг амар дэмжээ гэдэг. Гэхдээ одоо яг манлайлал гэдэг хэмийг ингээд хараад үзэх юм бол залуусын манлайлал гэдэг нь яг одоо жинхэнэ манлайлал биш гэх юм уу? Одоо яг нэг тэр манлайлал дотрын нэг хэсэг юм шиг хараад байдаг. Одоо чи энд байгаа шалтгаан нь чи залуу болохоор гэдэг ч юм уу. Зүгээр одоо чамд тэр экспертиз, мэдлэг байгаа болохоор яг дээж магадгүй. Гэтэ тэр нь байгаа болохоор биш. Гэтэ чи залуу болохоор энд байгаа. Тэгэхээр одоо ингээд залуу хүмүүсийн дуу хоолойг яг чухал гэж авч үзэж байгаа ч гэсэн нэг тодорхой хэмжээнд чухал гэж авч үздэг. Эсвэл одоо яасан хөөрхи юм бэ? Ингээд оролцоо түрээд ирсэн юм уу? Яасан мундаг юм бэ гэдэг талаас нь хардаг ч юм уу тий. Яг юу хэлээд байна? Асуудлыг юу гэж хараад байна? Миний дуу хоолой чинь ингээд зөвхөн залуу гэдгээрээ биш ээ. Би ингээд ийм мэрэгчлээ, ийм судалсан, ийм туршлагатай хүн болохоор бас тодорхой хэмжээнд байгаа юм шүү. Гэдэг өнцгөөс нь бас дандаа харж чаддаггүй юм шиг санагддаг. Тэгэхээр тийм болохоор бас залуучууд өөрсдөө ч гэсэн тийм орон зайд орохлоорэ бэлэн байх хэрэгтэй. Одоо сайн юм асуудлаа судлаж уншсан, тоо баримттай. Тэгээд яг хэлгээд байгаа юм нь зөвхөн нөгөө өөрийнхөө бодлороо биш, бас туршлага дээрээ суурилсан, бусад хүмүүстэй ярилцж байгаа байдлаараа суурилсан, юмнуудаа судалсан байдал дээрээ суурилсан байх хэрэгтэй. Тэгээ нөгөө талаасаа яг тэр эрх мэдлийг одоохондоо ингээд барьж байгаа хүмүүс нь нээлттэй байдлаар тэр хүмүүсийг ганцхан залуу гэдэг байдлаар нь биш, энэ хүн болвол залуу хүн тэрнээсээ нэмэлтээр бас ингээд тэр хүнд нь экспертиз байна гэдэг өнцгөөс нь харж иж оролцуулах нь айгүй чухал юм болов уу гэж тийм боддог. Сайхан одоо оролцсон дэлхийн эдийн засгийн форум байгаа шүү дээ. Тэгэхээр бас ингээд айгүй сонирхолтой өнцгөөт ч юм уу те яг одоо дэлхийн нийтэд юу өрнөж байгаа талаар чухал асуудлуудын хүрээнд шийдлүүд яригдсан баг. Тэгэхээр ер нь Давосын сонин захнаас бас хуваалцвал. Энэ жил 40 хүн авсан. Болон 50 хүн байдаг байсан ч гэсэн яг яагаад 40 хүн байсан нь бол хэлээгүй. Гэхдээ зөвөр яригдж байгаа байдлаар бас нөгөө оролцох зардал айгүй өндөр байдаг болохоор 40 хүн байсан баг гэж ерөнхийдөө тамаг явж байгаа. Нөгөө Global Shapers community-гаас явж байгаа тэр 40-50 хүмүүс болвол яг Давос дэлхийн эдийн засгийн форумын уулзалтанд оролцож байгаа аль бие усны залуучуудын төлөөлөл гэж оролцдог. Тэгээ тийм болохоор одоо мандат дээрээ болохоор нөгөө хийж байгаа ажил албан тушаал нь биш, яг нөгөө Global Shapers гэдэг байдлаараа оролцдог. Тэгээ Давос дээр ямар санагдсан бэ гэхээр одоо урд нь би олон улсын хуралд оролцохдоо ихэнхдээ байгаль орчинтой холбоотой ч юм уу эсвэл эрүүл мэндэд холбоотой яг тийм салбарын хурлууд дээр илүү оролцож байсан. Тэгээ саяын хурал бол илүү өргөн хүрээтэй яг тэгээд эдийн засаг дээр толгуурласан тийм хурал байсан. Тэгээд миний хамгийн нэг том одоо сургаал болсон юм гэх юм бол яаж нэг өрөөнд дотор өөрөөсөө өөр үзэл бодолтой, бүр тис өөр үзэл бодолтой хүмүүсийг хөндлөж сонсож тэгээд тэрэнд нь хариулт өгч гэхдээ ерөнхийдөө айгүй том сургаал болсон. Яагаад гэхээр одоо тэнд одоо хамгийн нөгөө нэг том балтмал төшөө олборлдог компаниудын CEO-нууд явж идэг. Одоо том AI компаниудын хэмэл оюун ухаан хөгжүүлэлт, тэрний технологи хөгжүүлдэг компаниудын CEO нар явж идэг. Тэгээ одоо нөгөө нэг дайны зэвсэг боловсруулдаг компаниудын эрдэмтдэл ч юм уу эсвэл CEO нар бас явж идэг.
Тэгэхээр нөгөө бидний бас айгүй өдөр тутамдаа одоо Эсрэг эсрэг гэж хэлэхэд муухай ч гэсэн тийм эсрэг тэмцдэг хүмүүсийн төлөө айгүй их ингээд явчихдаг. Зүгээр л тэгээд бас хоол хамт идээд тэгээд ярьжсэн чинь тийм хүн байх тааралдах ч юм уу тийм. Эсвэл одоо яг нөгөө нэг уулзалт товлоод тэгээд уулзалтаас нь айгүй олон талын хүмүүс оролцуулна гэд. Тэгээ яг нөгөө нэг айгүй том балтмал туш холбоолтой компаниудын дээд албан тушаалын хүмүүсийг залуучуудтай нөгөө талаас нь суулгаад ярилцуулах ч юм уу тийм. Тэгэхээр тэрэн дээр бол эхлээд яаж тэр хүмүүсийг хүн гэдэг талаас нь харах вэ гэдэг дээр айгүй суралцсан. За ямар ч байсан хинчээсэн хамаагүй ямар ч компани төлөөлж хамаагүй би хүн гэдэг хүнтэй ярьж байгаа юм байна. Тэгэхээр тэр үндснээс нь болов жоохон за тодорхой хэмжээнд хүндэлтэй харилцах хэрэгтэй. Хичнээн би тэнтэй үзэл бодол төрж исэн ч гэсэн гэдэг айгүй том юм сурсан. Тэгээд айгүй Дэлхийн эдийн засгийн форум дээр ярьжсэн асуудлууд. Гэхдээ энэ бол одоо уурын амьсгалын өөрчлөлтийн уулзалтууд дээр ч гэсэн надад санагдчихсэн юм. Гэхдээ саяын Давос дээр бол илүү мэдрэгдсэн юм нь юу вэ гэхээр яригдж байгаа асуудлууд бодит хөрснөөр бууж байгаа амьдралаас айгүй тасарсан. Маш тасарсан. Өсөлт ярьж байгаа. Одоо тэгэл нөгөө химэл оюухануудын хөгжил гээл тэгэл тэр нь ингээл хизээч зогсохгүй хөгжил юм шиг. Тэгээ заримдаа жоохон нюансгүй бас болохгүй талуудыг харахгүй байгаа юм шиг ярих ч юм уу тийм болохоор ингээд айгүй тасарсан. Тэгээ зарим нөгөө нэг ярьж байгаа сэдвүүд нь хүртэл гайхмаар. Тэгээ одоо нэг юм сашин байсан. Энэ нэг сашны нэр нь болохоор Future of War. Тэгэхээр дайны ирээдүй гэдэг нэртэй сашин байна. Тэнгүүд аль хэдийнэ бодож байгаа хгүй юу? Ирээдүйд бид нар дайн гэдэг юм байлгамаар байгаа юм уу тий? Гэдэг юм шууд бодол орж ир та. Зүгээр нэрлсэн байдлыг харахад. Тэгээд би тэр сашин дээр нь нэрнээс нь болоод сонирхоод очиж үзэж байхад намайг бүр ингээд уурлаж тэгээд дараа нь бүр уйлуулж исэн юм юу вэ гэхэлэр ингээд дайны зэвсгийн технологийн талаар ярьж байгаа байхгүй юу? Тэгээ яг одоо бүр ингээд дайн болж байгаа, геноцид болж байгаа газруудад ашиглагдж байгаа технологийн талаар ярьж байгаа. Тэгээ тэрний талаар ярихдаа айгүй хөнгөн. Айгүй хөнгөн. Тэгээд бас бараг зарим entertaining байлгахын тулд joke орсон ч юм уу тий. Тэгээ надад бол тийм сэдв ярихад тийм хөнгөн байдлаар зүгээр ингээ нэг тийм технологи ярьж байгаа юм шиг байдлаар ярихад бүр ингээ хүн өөр хүмүүсийг алж байгаа татаар тийм ярихад бүр ингэ амар байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм ярианууд ч гэсэн болж байгаа юм. Гэтээ нөгөө нэг Давосын гол зорилго нь болохоор яг нь өөртөөгөө ийм зорилготой гэж хэлж байгаа нь болохоор нөгөө олон талыг нэг өрөөнд авчирдаг. Тэгээд тэр нөгөө бие биентэйгээ харилцах, ярилцах тэр орон зайг нь бэлтэж өгдөг. Тэг яг хөө тэр өнцгөөс харах юм бол за жинхнээсээ яг бас тийм юм тий орон зайг нь бүрдүүлж өгд юм байна. За жинхнээсээ л ийм олон өөрөөр бодол үзэлтэй хүмүүс ингээ нэг өрөөнд дээр орчход энээс өөр бас орон зай нэх олон байдгүй баха гэж бодсон. Гэхдээ тэр ярьж байгаа яриаг хэрэг нөлөөлж чадчихэв вэ гэж асуухад бол бас жоохон нөлөөлж чадчихэв үү гэж хэлэхэд яг юу хэрэгжиж байна вэ? Тийм. Байгаль орчинтой холбоотой одоо сешнүүд дээр нь уур амьсгалын өөрчлөлт гэдэг үг хэллэг нэгэн дээр нь ч ороагүйсэн. Тэгээ энэ бол бас нөгөө талаасаа жоохон стратегик байсан. Ягаад гэвэл энэ жил Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч очсон. Тэгээ тэрнээс болж ганц хоёр сешнүүдийн бас нэгнүүд өөрчлөгдсөн гэдэг тийм таамаг яриа бас байгаа юм. Тэгээ тэрнийг хараад татлал бас уур амьсгалын өөрчлөлт гэдэг үг хэллэгээрээ байсан сешнүүд байгаагүй. Яг арай өөр байдлаар өнцгөөс харсан ч юм уу те. Илүү нөгөө нэг их дэлхий гэдэг талаас нь харсан ч юм уу тийм сайшнууд байгаа юм. Тэгээд нэг сайшин нь дахиад нэг сайшин ямар нэртэй байсан бэ гэхээр би тэгээ цэвэрэгчэн хүчрөө шилжих цаг болсон уу үгүй юу гэдэг сайшин байсан. Тэгээ надад бол тэр нь айгүй yes. Угаасаа тийм шүү дээ. Одоо яаж гэдэг дээр яриад байгаа биш үлээ гэж ингээ бодогдож байгаа хгүй юу. Гэтэ бас айгүй тэр дэлхийн айгүй том хэсэг бол тэрнээр одоо асуугаад л байгаа юм хэсэг байгаа юм. Тэгмүүд одоо нөгөө малтбал түш оруулдаг олборлдог тэр компаниудын CEO-нуудтай уулзалт болсон гэсэн шүү дээ. Тийм бас нэг химийн бодис дээр ажилладаг тийм том компаниуд дээр тэр компаниудын бас нөгөө нэг албан тушаалтын хүмүүс нь залуучуудаас ингэж асууж байгаа хгүй юу.
бид нэр тэгээд одоо хүлэмжийн хийгээ бууруулаад ийм бодлого хэрэгжүүлэх нь зөв үгүй юу гэж залуучуудаас асууж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр нь бид нэр жоохон гайхаад одоо биднээс илүү нөгөө нэг яаж тэр арга замыг гаргаж ирэх вэ гэдгийг асуухгүй юм бах та. Бүр одоо бид нар одоо тэрэнд яаж хариуцах хэрэгтэй юм бол тоо гэдэг юмнууд хүртэл байсан. Гэтэ тийм амар шокнд оруулсан юмнуудд байсан. Нөгөө талаасаа бас одоо тэр байгаа тогтолцоог нөгөө нэг эсэргүүцсэн. Гэтэ айгу нээлттэй амар ингээд эсэргүүцэл дуурал гэхээсээ илүү айгу нөгөө quiet revolution гэдэг шиг тэр дотор залуу төлөөл байгаа гэдгээрээ ч юм уу гэдэг нь тодорхой хэмжээнд эсэргүүцэл байгаа юм шиг тийм. Яагаад гэвэл анханасаа тэр дэлхийн эдийн засгийн форум гэдэг байгууллага гарч ирж байхад нациг хүнд зориулагдсан орон зай биш байгаа байхгүй юу. Тэнгүүд бид нар шиг хүн ингээд оролцоод явж байна гэдэг нь нэг талаасаа арай жоохон өөр үнцгийг оруулж ирж байгаа гэдэг нь яг үнэ. Тэгээд надад хамгийн ингээд импакттай үлдсэн сашин юу гэсэн байсан бэ гэхэлэр Yo-Yo-Ma гэдэг айгу алтлартай хөгжим cello тоглодог хүн байдаг. Тэгээд тэр хүн ингээд хөгжмөөр дамжуулж тэр нэг 7 хоногийг ингээд эргцүүлж бодсон. Тэгээд арай бас өөр өнцгөр тэр урталтыг харсан тийм сашин байсан. Тэгээд тэр урталтын үеэр айгу олон залуучууд уйлсан. Ягаад гэвэл ингээд дотроо ингээд барьсан бидний одоо нөгөө нэг шийдвэр гаргачнаар дэлхийн одоо хаашаа явах вэ гэдэг тодорхойлж байгаа хүмүүс ийм ингээд муухайгаар хэлээд муухай хүмүүс гэдэг юм уу тийм. Бодсноос өөр юм байна. Яг бодоод мэдчихсэн ч гэсэн одоо ийм л одоо нийгмийн сайн сайхныг хардггүй хүмүүс байд юм уу? Одоо хажуу талтайгаа хүнийхээ зүгээр л ингээд өсөлт мөнгө бодож идэх хүмүүс байд юм уу? Эсвэл одоо бодлого тодорхойлчнаар ус төрчнөр ч гэсэн ийм л байд юм уу гэдэг нэг тийм майндсетд орсон битгэд орсон байхгүй юу? Ядаж тэр өдөр яг нөгөө нэг Трамп спич хийгээд тэгээд дараагийн өдөр нь бас янз бүрийн том зарлал болж малаа тэгээд явж исэн өдөр байсан болохоор бүгдээрээ тийм итгэл найдвар буурсан. Тэгээд ингээд тэр хүн тиймний талаараа ярьсан юм. За бас те ийм өөр өнцгөр энэ уулзалтыг харж байгаа хүн энэ уулзалтад ирээд энд байх хэрэгтэй ийм орон зай бий гаргах хэрэгтэй гэж итгэж байгаа бол бид нарт ч гэсэн жоохон найдвар өгсөн гэх юм уу. Бид нар энд байж ээж арай жоохон өөр дуу хатайг оролцуулж ээж бас байх хэрэгтэй юм шиг байна. Бидний асууж байгаа асуулт ч гэсэн жоохон өөр байдлаар ингэж нөгөө өнцгөөс нь харуулах хэрэгтэй юм байна гэдэг тийм жоохон ихтгэл найдвар өгсөн юм уу. Гэхдээ бас нөгөө бүлгийн хүмүүс нь Давосыг бүр ингээд бүр эсэргүүцээд ер нь ийм хурал байха болох хэрэгтэй. Тэгвэл энэ хурал болох гэж бүхэл бүтэн нэг 10 хэдэн мянган хүн амьдардаг тауныг нэг 7 хоног бүр худалдаа тавьчих байгаа байхгүй баг л тий. Тэнд байдаг бүх тэр жижигхэн бизнесүүд дотор өөрөөр бизнесүүд ороод нэг 7 хоногийн турш өөрсдийнхөө нөгөө нэг ивентүүдийг хийх орон зай болгочдөг. Тэгэл амар өндөр юутай одоо байхад ч гэсэн нэг өдөр байхад тэр хотелын үнэ амар үнэтэй болцдог. Тэгээ хүмүүс өөрсдийнхөө байрыг ингээд зүгээр туристад явцдаг. Тэгээ туристад явцдаг болохоор нөгөө залуучууд одоо тэнд байр авъя гэх юм бол ч боломж байдаггүй гэх юм уу. Эсвэл тэгэл зүгээр угаасаа уулзалтад тийм өөр нөгөө нэг одоо активистуудын зүгээс ингээд айгу болохгүй салбарын хүмүүс орж ирж бинтээгээ түншлэл үүсгэх орон зайг олгож байгаа болохоор энэ уулзалт болох ёсгүй гэдэг бас тийм тэмцэд байгаа. Тэгээ надад тэр ч гэсэн айгуу чухал санагдаж байгаа. Одоо болохгүй байна уугүй юу? Нөгөө үнцгийг ингээ гаргаж ирж тэрнийг ингээд критик хийгээд болохгүй үнцүүдийг гаргаж ирэх нь ч гэсэн айгуу чухал. Тэгээд байгаа үед нь ч юм уу эсвэл за байлаа гэж бодоход залуучууд тэгээд өөр салбаруудаас орж ирж байгаа хүмүүс оролцоод нөгөө үнцүүдийг гаргаж ирэх ч гэсэн айгуу чухал. Ихэнх залуучуудад айгуу тийм хол гэж санагддаг зүйл яг дотор нь юу өрөнд юм бэ гэдэг тийм бодит байдлыг айгуу тийм төсөөлөгсөн байх гэж надад чинь. Гэтэ мэдээж авах гэхийн ухаанаар тэгээ ханднах хүмүүс маань тэгээд надад нөгөө чиний ярианаас сая тэр
нэг үнцэг л ингээд бодогдоол байла л да. Тэр яг харахгүй миний одоо ойрын үед ч гэсэн бодоод байгаа хэвээр юм одоо зөвхөн нэг гэр бүл байлаа гэж бодоход нэг гэр бүл дотор шал өөрөөр үзэл бодолтой юмыг өөрөөр хардаг хүмүүс хамт оршин тогтноод яг нөгөө нэг эхний хэсэгт ярьсан тэр хүн гэдгээр нь би бинийг хараад ойлголцох тэр ойлголцол гэдэг шиг энийг нийгэм дээр ч харсан за ингээд дэлхий дээр ч ингээд харсан ер нь нэг юм өөр үзэл бодолтой өөр салбар юмд ажиллаж байгаа ингээд явж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд би бинийг хүн гэдгээр хүндэлж харах тэр айгуу суур одоо хүмүүс энийг бас заримдаа мартчихдığım болов гэж боддог байгаа. Ялангуяа өөрөө салбарын хүмүүс хоорондоо ярилцахаар нэг бүр ингээд харч чадахгүй, ярьч чадахгүй тийм болцсон. Гэтэл бид нар ингээд яг үнэндээ өөр улсаас ирсэн өөр мэрэгчлээ ч гэсэн эцээц бид чинь бүгд л хүн штэ гэдгээ санах хэрэгтэй юм шиг. Тэгээд буцаад нөгөө талаараа яриан дээр чинь ингээд нэг юм одоо юу гэдэг надтай холбогдож нэг зарим зүйлс нь ингээд нэрээ тийшүү надаас нэг юм төрсөн шүү гэдэг юм жишээ байна л та. Одоо би бол чинь илүү сэтгэл зүйн эрүүл мэндийн нэтэр гэл хөтөлбөрүүдэд ч юм уу хүмүүстэй хамрагдаал ярилцаа явж хахад зарим тохиолдолд бас яг миний хүснэр хорвоо ертөнц ирэхгүй штэ гэдгийг ингээд одоо хүлэн зөвшөөрөх үе бас ирдэг юм шиг санагдсан. Тэр нь магадгүй бүх залуучууд ч юм хүн болгоны амьдрал тохиолддог л ах. Жишээ нь одоо юу гэдэг геополитик талаас ч юм уу нэм улсынхаа одоо нэг одоо батлан хамгаалах гэдэг ч юм уу нэг тийм аюулгүй байдлаас нь хардаг хүмүүст бол яг үнэндээ дайн гэдэг зүйлтэй миний хувьд бол тийм тэнд бүхэлдээ хүний аим өргөдөж байгаа штэ гэдэг юм амар хэцүү сэдв байгаад тахад зарим хүмүүс л үнэхээр бид нар үнэхээр одоо юу гэдэг independent одоо аюулгүй байдлаа хангая гэх юм бол эндээсээр арга зам байхгүй гэдэг эсрэгээрээ бүр одоо юу гэдэг тэр цэргүүдийн сэтгэл зүй хүртэл ингээд өөрөөр бид нар бэлдэх шаардлага гардгаа гэдгийг ингээд сонсонгоо надад анх ингээд миний нөгөө суур нэгцэл бүхэмдээ зөрчилж байгаа бүр ингээд сонсох хүртэл хэцүү. Ерөнхийдөө ингээд чамайг сонссон чинь энэтэй бас айгүй юм холбогдож relate хийж байгаа юм шиг санагдлаа. Тэгээд мэдээж одоо юу гэдэг өнөөдөр энэ дээрсээр бол ямар нэгэн байгууллага ч юм уу буруутгах гэж ч юм уу тийм эсвэл нэг юм одоо улс төр үзэл баримтлалч маа нэг юм ингэж баримтлаж зөвтгөх гэж юусоо ярьсаар биш зүгээр туршлага залуучууд хуваалцаж байгаа болохоор хүмүүс ингээд бас авах гэх ухаанаар бас ханднах гэж бодож байна. Тэгээд гэхдээ энэ бүхэмдэл гэх юм уу нэг юм эргэлзээ өөр салбарт ажиллаж байгаа өөр нөхцөлтэй байж болох ч гэсэн бид дундаа уулзах орон зай айгүй хэрэгтэй. Тэгээ нэг бодлын бас яг энэ подкастыг тийм байгаас гэж өгсдөг. Олон төрлийн үзэл бодол нээлттэй. Well-being гэхээр угаасаа хүний ич төр байгалийн мэтрийг бүх зүйл төр байж болно. Тийм болохоор энд ярилцж байгаа бүх сэдв маань тодорхой хэмжээнд олон зүйлийг ингээд гоё төлөөлдөг байгаас хүсэж байгаа. Тэгэхээр яг ингээд чиний саний ярьж байгаа бүх зүйл бол ингээд амар юм олон хүмүүст бас relate хийсэн баха гэж бодогдож байна. Дэлхийн эдийн засгийн формулын судалгаа байсан баха. Залуучуудын нөгөө нэг энэ одоо асуудлууд ирээдүйд тулгамдж байгаа асуудлуудыг юу гэж одоо харж ийн гэдээс ч юм уу тэндээс буцаад судалгаанаас нь харахаар 3 залуучууд тутмын би хэрвээ санааг бол 3 залуучууд тутмын нэг нь харж байгаа асуудлаа шийдэхин төлөө тодорхой хэмжээнд бодлого нөлөөлөх ч юм уу тэгээд улс орны төвших ч юм уу эсвэл ингээд ямар нэгэн байдлаар ер нь бол өөрөө бодлогын тэр нөлөөлөлт ингээ гар бие оролцсноо гэсэн тийм үрд харагдсан. Тэгээд эндээс харахаар угаасаа нэг юм цаг үеийн залуучууд гэлтгүй ер нь нийтээрээ хүмүүс ер нь дэлхийн ертөнц юу болоод байна гэдэг ингээд анзаарч эхэлж байгаа. Би энэ нийл болохгүй байгаа бол би нэг үйлчлэх юм шүү дээ гэд ингээд өөртөө ажиллаж эхэлж байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээ энэ дээр бас нэг асуумаар байгаа юм нэг бодлогын нөлөөлөл гэдэг ч юм эсвэл юм чухал зүйлийн хандлуу дуурайд хүмүүстэй ярилцъя гэхээр зарим хүмүүстэй айгүй юм хол юм шиг санагддаг гэж магадгүй ханаас эхлэх юм мэдэхгүй ч юм уу тий. Ямар нэг асуудал чухал санагдаад байдаг. Гэхдээ тэрний төлөө би өөрчлөхийн төлөө яг юу хийх юм мэддэггүй. Тийм хүмүүс зөндөө байдаг бах. Тэгээ энүүн дээр магадгүй энхэн өөрийнхөө туршлагаас харахад өөрчлөх ёстой гэдэг зүйлийн хандлуу алхам хийх тэр процесс ер нь яаж эхлүүлэх ёстой юм болоо. Тэр судалгаан дээр бас яг нэг уулзалтын үеэр тэр судалгааг ярьжсэн байхгүй юу? Тэгсэн чинь нэг бас яг нөгөө улс төрийн янз бүрийн том мувментийг судалдаг Yale-ийн сургуулийн нэг профессор юу гэж хэлсэн бэ гэхээр за энэ судалгаан дээр 30% гэж гарсан байж болно. Гэтэ тэр 30%-ийг харахад бас айгүй доогуур тоо байна гэж хэлж байгаа байхгүй юу? Яагаад энэ юм 50-аас дээш хувь байхгүй юм бэ гэдэг чинь бас асуудал байна. Тэгээд тэр 30%-ийн чинь залуучууд тодорхой хэмжээнд бас тийм ихтгэл найдвар байгаа байж тийм байдлаар хариулсан байна гэдэг бас үндэс гаргаж ирсэн бэлээ. Тэгээд өөрийнхөө туршлага дээр суулгаад харах юм бол би бас өөрийгөө их сургуульд байхдаа айгүй зориг муутай юм байна гэж өөрөө тодорхойлдог байсан. Одоо бас
тодорхой хэмжээний бодлогын нөлөөлөл хийгээл явдаг байсан мөртлөө бас байгууллага ингээл ажилт байгуул дээр ажиллаад яваад байдаг гэсэн мөртлөө тэгээ одоо харахаар яагаад тэгж боддог байсан бэ гэхээр би хангалттай мэдлэггүй байсан болохоор тэгж зориггүй байсан юм байна гэж өөрөөхөө бол тодорхойлсон. Яагаад вэ гэхээр яг нөгөө нэг ороод ажиллаад хөрснээр ямар байдалтай байгааг нь хараад өөрөө очиж хууль бодлогоо уншаад хууль журмаа уншаад олон улсынхаа судалгаануудыг уншаад явхлаэр яалтчгүй нөгөө нэг би чинь энэ дундаас юунд итгэдэг билээ гэдг нь илүү сайн тодорхойлогдож тэгээ илүү зоригтой болоод тэгээ тэрэн дээрээ би миний зүгээр зөвхөн яриад байгаа юм биш. Энд чинь миний яриад байгаа юмын арт чинь би ийм туршлага дээр сурлуулж ярьж байгаа, ийм тоо баримт дээр сурлуулж ярьж байгаа гэдгийг мэдж байгаа болохоор илүү зоригтой байж чадаж эхэлсэн гэж өөрийгөө ер нь бодсон. Тэгэхээр нэг талаасаа бол бас өөрөө жоохон буцаад нөгөө effort гаргах хэрэгтэй. Өөрөө судлаад, өөрөө тэрнийг ингэж очиж ямар нэг өгүүлдэл гаргаж ид тэр нь эхлэх юм шиг санагдсан. Тэгээд хоёр дахь чухал юм болвол хамт олон. Ганцаараа хийхэд угаасаа боломжгүй. Нэг байгууллага ч юм уу эсвэл нэг хүн гарч ирээд угаасаа хийх боломжгүй. Тэгээд тийм болохоор хамт олон олох тийм аль хэдийнэ одоо өөрийн чухал гэж бодсон асуудал дээр ажиллах байгууллага дээр очих ч юм уу очлоод тэндээ ажиллаад career болгож явах эсвэл сайн дураараа ажиллах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тэр хамт олноо олох нь айгүй чухал юм байна гэж бодсон. Тэгээд гурав дахь ойлгож байгаа юм юу вэ гэхээр айгүй өөрөөр арга барилууд угаасаа байгаа. Өөрчлөлт гаргаж ирэх. Тэгэхээр заавалчгүй бүгдээрээ улс төрт орж өөрчлөлт гаргах хэрэггүй. Хэрвээ улс төрт ороод өөрчлөлт гаргах тэр бүлэг хүмүүс бол айгүй чухал. Гаднаас нь нөлөөлөх хүмүүс ч гэсэн чухал. Чагсаад нөлөөлөх гаргамаар байгаа хүмүүс нь ч гэсэн чухал. Бичээд шинэ одоо пейперүүд гаргаад академик судалгаанууд хийх хүмүүс нь ч гэсэн чухал. Тэгээд хамгийн гол нь нэг хүн олныг хийж болно. Тэгэхээр одоо яг одоо ингээд гаднаас нь хийх нь гадаас нөлөөлөл гаргах нь хамгийн өөрт нь өөрийнх нь одоо values, өөрийнх нь тэр үн цэндээ, өөрийнх нь өөрчлөлт гаргах боломж нь тэндээ байгаа гэж бодож байгаа бол тэрхээрээ. 10 жилийн дараа өөр туршлагатай болоод ингэж иргэний ажиллах биш илүү нөгөө судлаачаар шинэ юмнууд гаргаж ирэх нь чухал юм байна гэж бодоод тийшээ шилжих бүрэн боломжтой гэдгийг нөгөө нэг янз бүрийн хүмүүсийн түүхүүдийг хараад боломжтой юм байна гэж харж эхэлж байгаа. Тэгээд дөнгөж бараг өчигдөр рүү би нэг олон улсын Vital Voices гэдэг нэг fellowship бидэм fellowship program хөтөлбөр. Тэгээд энэ хөтөлбөр дээр ямар хүмүүс оролцдог вэ гэхээр одоо хоёр өөр хуваагдсан тал нь болохоор нөгөө хувийн хвшилт ажилдаг буюу social enterprise илүү нөгөө нэг нийгэм рүү чиглэсэн хувийн хвшил бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд зориулсан. Нөгөөх нь болохоор public leadership буюу иргэний нийгмийн салбарт ажилдаг эсвэл улс төрт манлайлж байгаа эмэгтэйчүүд зориулсан. Тэгээд би болохоор нөгөө иргэний нийгэм улс төрч гэдэг хэсэгт нь ороод тэгээ бас айгүй олон өөр улс орнуудын гишүүд, сайд нар эмэгтэйчүүд тэгээ бас янз бүрийн өөрөөр иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж явдаг эмэгтэйчүүд байгаа юм. Тэгээ тэрэн дээр биднэрт нэг одоо тренинг өгч байгаа юм болохоор story of self гэд тэгээ story of us гэд тэгээ яаж storytelling буюу нөгөө нэг өөрийнхөө яг одоо эхлээд асуусан асуулт шиг яаж энэ асуудал руу орсон бэ гэд тэрнийга тодорхойлох тэгээ өөрийнхөө үн цэн гэж ярьж байгаа юмнуудыг яагаад би энэ шудраг хос гэдэг юмд итгэл үнэмшилтэй болчлоо гэдгийг ингээд өөр хүмүүст илэрхийлэхээ илүү ингээд сайн ярьж чадах тэр чадварыг олох тэр тулгуурлаж байгаа. Тэнгүүд би тэрэн дээр яагаад надад айгүй хэцүү байсан юм ингээд миний бүх амьдралаа ингээд нэгэн одоо 3 минутын юм ингээд тавьчихад амар хэцүү санагдаад. Тэнгүүд сүүлд ярихад юу гэж хэлсэн бэ гэхээр нэг хүн амар олон story of self page болно. Тэгээ тэр нь надад бүр вау гэж бодогдсон байхгүй. Айгүй хамархан юм сонсогдож магадгүй. Гэтэ чи ингээд угаасаа нэг хүн айгүй олон жил амьдрал байхлаар илүү олон л storyтэй, илүү л олон л түүхтэй болоод ирэх тусам өөр байдлаар өөрөөхөө илэрхийлж болно. Тэгээ тийм ч болохоор өөр байдлаар тэр өөрчлөлтийг авахыг тэмцэх байдлаа бийж болно. Арга замын зөөр бийж болно.
Тэгээд угаасаа арга зам нь өөр бэжэж тийм өөрөөр арга замаар явж байгаа хүмүүс бэжэж л тэр нөгөө том системийн өөрчлөлт одоо тогтолцлын өөрчлөлт боломжтой болно. Нөгөө одоо за болохгүй байгаа засаглал дотор ороод ажиллаад нөгөө нэг гаднаас нь юмныг хэлж байгаа хүмүүсээ сонсоод тэрнийг яг ажил хэрэг болгоод явуулах хүмүүс нь хэрэгтэй. Гэтэ тэнд байгаа хүмүүсийн мессежийг хүргэхийн тулд тэр системээс гадаас нь ажиллаж байгаа бас тэр хүмүүс нь ч гэсэн хэрэгтэй. Одоо Давос дээр ч гэсэн нөгөө дотор нь ороод ч явах хэрэгтэй, гаднаас нь хүмүүсэнд ажиллаж байгаа ч гэсэн хүмүүс хэрэгтэй гэдэг шиг ер нь айгүй тийм нюанстай. Тэгээд олон зөрчилдөөнийг нэг хүн дотроо ингэж барьж авах тэгж сурах нь айгүй чухал юм байна гэж. Олон нийтэд одоо үүдээ манай даагчид ялангуяа ер нь бидний залуучууд аяг байдаг. Тэгээд нэм юм шинээр сурж сонсъё мэдээ гэсэн бас хүмүүс байдаг. Хэлмээр байгаа зүйлс байгаа юу? Тэр талаас нь илүү сүлийн хүчийг нөхөн өөрчлөлт. Баярлалаа. Зүгээр бодож орж ирсэн ном гэх юм бол юу гэсэн бэхгүй. Нобелийн шагнал түрүү жил илүүтэй хүрсэн яг бичсэн номуудаараа юу Хан Кан гэдэг тэгээд тэрний vegetarian нөгөө цагаан алтан гэж Монголд орчуулсан да тий. Тэгээд тэрнийг зүгээр уншаад надаа юу гэж бодогдсон бэ гэхээр яг тэр номон дээр нөгөө нийгмийн одоо байгаа тогтолцоо хүний доторхыг яаж зүгээр дотроос нь идчихийдэг вэ гэдэг сэдвийг агуу гаргаж ирсэн юм шиг надад санагддаг. Санагдсан одоо нөгөө патриарх байгаа нийгэм тэгэл одоо тодорхой хэмжээнд бас тэр нь одоо капиталист байгаа нийгэм нь одоо яаж одоо бид нар өөртөө зүгээр анзаарахгүй байгаа байж агаад дотроос нь ингээд идээд дотроос нь ингээд хүнийг ингээд залгаагаад ингээд бүр тэгээ нөгөө цагаан холтон болдог шалтгаан нь нөгөө тэр эмэгтэй гол дүр нь болохоор ингээд өөрийгөө тэр гаднаас байгаа нийгмээс байгаа тэр нөгөө өөрт нь ирж байгаа pressureаас өөрийгөө чөлөөлөх гээд тэгээд нөгөө мах идэхээ бодоод татгалцдаг. Тэгээд тэр татгалцж байгаа нь айгүй ингээд тийм өөрийнх нь эсэргүүцлийн айгүй том хэлбэр болоод гарч ирдэг. Тэг яг хөө тэр яагаад айгүй бодогдсон бэ гэхээр айгүй олон хүмүүс тийм мэдрэгтэй тийм шиг санагдсан. Надад өөртөө ч гэсэн яг бидний мэдгүй байгаа мөртлөө ингээд гадна байгаа нийгмийн шудраг бус байдал угаасаа тогтолцооноос нь ингээд бидний зүгээр л ийм байдаг штэ гэд бодцсон юмнууд бид нарт одоо нөлөөлж байгаа байдал нь ингээд дотроосоо бидний ингээд идэт юм шиг. Тэгээд тэрнийг нэгт ингээд зүгээр тийм юм биш тэ гэж зүгээр харах нь айгуу чухал юм шиг анзаарах нь тийм. Миний надад ингээд нөлөөлөд байгаа миний үзэл бодлыг одоо гаргаж ирээд байгаа тэр миний бүр бодохчгүй зүгээр байдаг гэд бодсон юмнууд чи юу илээ гэдгийг ингээд анхаарах. Тэгээ тэр дотроосоо яг ингээд миний жинхэнэ яг тэр зориод байгаа values чи юу вэ гэдгийг бас гаргаж ирэх нь айгүй чухал. Гэтэ харин тхийн тулд буцаал нөгөө нэг айгүй олон туршлагатай, айгүй олон юм дээр ингээд сайн уншаад, туршлага хоригдлуулад, сониуч зангаар хандаад тэгэх нь л айгүй чухал юм шиг надад өөртөө ч гэсэн санагдаж байгаа. Тэгээд ер нь үзэгчтэй ч гэсэн тиймэрхүү юм хуваалцмаар юм шиг. Тийм ээ. Тэгээд өнөөдрийн ярьсан сэдвүүдийн айгүй гоё дүгнэлт талсан юм шиг санагдлаа. Зарим хүмүүс нөгөө well-being гэдэг одоо үеийг ч юм уу сайн сайхан байдал гэдэг юм гол мэдээж нөгөө бүх төрлийн одоо бүх левел юм уу тий хувь хүний сайн сайхан байдалж байна. Бүлгүүдийн буюу одоо гэр бүлийн, сургуулийн, ажлын байран дээр гэл эсвэл бүр яг нийгмийн ингээд зөндөө олон левелтэй. За тэгэл байгаль байна уу, сэтгэл зүй байна уу, санхүүгийн сайн сайхан байдал гэл бүр дижитал сайн сайхан байдал гэл айгүй олон төрлийн талбар байгаад байгаа учраас өнөөдрийн ярьсан яриаг магадгүй яаж well-beingтэй холбогдоод байгаа юм бэ гэж бас зарим хүмүүс гайхсан байж магадгүй. Гэхдээ яг үнэндээ саний дүгнэлт айгүй дүгнэлт болж өглөө мэдээж бид нар чинь нийгмээс тусдаа ингэж оршин гэж байхгүй. Угаасаа нийгмийн амтан тийм учраас бидний биеинд мэдрэгдэж байгаа мэдрэмжүүд дотоод тэр одоо ихтгэл үнэмшил бүх зүйлс угаасаа гадны бас ертөнцийн нөлөө тусгал байгаа учраас өөрсдөө дотроос нь бас сайн сонсох нь тань мэдгэн айгүй чухал юм шиг санагдлаа. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн урилга хүлээж аваад ирсэн маш их баярлалаа. Хэрвээ бүр цаг байсан л бүр яриа л ямар санагдаж байна. Тэгээ мэдээж бас бүх зүйл цаг хугацаад авчаасаа ерөөхдөө энэ үргээд өндөрлж байна. Бас энэ хүндээ ер нь цааш та зөндөө олон залуучуудыг болон тий манлайлаад тэгээд өөр хамгийн гол нь чухал гэж бодож байгаа зүйлийн төлөө ярих
хийх юм үйлдэлүүд зогсохгүй байхсаа гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн урилгыг хүлээж авч маш их баярлалаа. Маш их баярлалаа. Стop баярлалаа. За ингээд бит хоёрын энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх хүрээтэй Wellbeing podcast маань та бүхэндээ энэ удаагийн дугаар хүргэлээ. Тэгээд дараагийнхаа зочдоор магадгүй сонирхолтой зочдтой бас дахиад өөр Wellbeing-ийн талбарууд сэдвүүдийн хүрээнд ярилцах гэж найдаж байна. Өнөөдрийн дугаарыг маань хүртэл сонсон та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Баярлалаа.